Сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг. Хөгшин залуу хүүхэд томчууд эрэгтэй эмэгтэй ялгаагүй өдөр бүр цаг минут тутамд сэтгэл зүйн мэдрэмж асуудлуудтай тулгарч байдаг. Гагцхүү түүнийгээ мэдрэх, илэрхийлэх, цэгцлэх арга ухаан чадвар чухал юм. Сэтгэлээ удирдах дадал чадвартай болоход сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг танд туслана. За, юуны өмнө бидний урилгыг хүлээн авч манай студид ирсэнд баярлалаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За, баярлалаа. Тэгэхээр сэтгэлийн дархлаа ярилцлага нэвтрүүлэг маань одоо үзэх сонсогчдод сэтгэл зүйн боловсрал мэдлэг олгох зорилгоор хийгддэг. Тэгээд олон сэдвүүдээр бас сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн хамт олонтой ярилцахаар бид бүхэн бэлтгэж байгаа. Энэ удаагийн дугаарт архинд донтох эмгэг гэж ер нь ямар эмгэг өвчин юм бэ, тий? Ямар шалтгаанаар үүсдэг, за яаж урьдчилан сэргийлж болох вэ? Мөн одоо оншилгоо эмчилгээ тий ямар төвшөнд яаж хийгддгийг, сэтгэл зүйн бас асуудлуудтай хэрхэн яаж холбогддгийг гээд энэ талаар бас одоо үзэгч сонсогчдод хоёулаа ярилцлагын хугацаанд ойлголт мэдээлэл өгөх юм байгаа. За, ойлголоо. Тэгэхээр архины асуудал өөрөө ер нь бол манай Монгол орны нөхцөл байдал бас нэлийн анхаарал татах үйц одоо тий улсын үндэсний аюулгүй байдлын хэмжээний хүртэл асуудал болчихлоо гэж ярьж исэн олон судалгаануудыг би бас нэлийн сонсч илоо. Практик дээр ч гэсэн ер нь анзаарч байхад архины асуудал бас нэлийн газар авсан харагдаж байна тий. Тэгэхээр энэс өмнө эхлээд архинд донтох эмгэг гэдгийг тодорхойлохоос өмнө ер нь одоо архины хэрэглээ тий архины асуудал ер нь ямар одоо байдалтай байна вэ? Нөхцөл байдлын талаар та бас тий олон жилийн салбарт ажиллаж байгаа хүний хувьд хэлээч. Манай орон төдийгүй бусад улс орны хэмжээнд дэлхийд даяар ирнэ архины асуудал бусад одоо мансууруулах бодисын асуудал бол нэлийн одоо нийгэм орны хөгжилтэй холбоотой сүүлийн үед ихсэж байгаа гэж үзэж байгаа. За тэр тусмаа манай орны хувьд бол одоо сүүлийн 10-аад жилийн хугацаанд одоо ингээд ажиглалтаас үзэхэд ерөөсөө тасралтгүй энэ өвчлөл маань ихсээд байгаа. За тэгэхээр тэр нь яаж бэлтгэж гин үг гэхээр одоо бид нар тандж байгаа эмчилүүлэгчдийн байдал тийм үү тэрний одоо тоо хэмжээ жил тандж байгаа одоо тоо хэмжээ за сар бүр эсвэл одоо өдөр болгоны үзүүлэлтээс харахад бол байнга тасралтгүй бүр ингээ өсөх прогрессээр өсөд байгаа. За тэр нь мэдээж эмч мэргэжилтнүүд биднэрт одоо маш их одоо сэтгэл зовоос асуудал болж байна. За тэгэхээр хүмүүс маань одоо юуны төрөнд хүмүүс ч одоо биеийн эрүүл мэндэд маш их анхаарал өгдөг болсон одоо үед тийм үү хоолоо зөв сонгож идмээр байна. За хөдөлгөөн хийх ёстой гэдэг мөртлөө сэтгцийнхаа эрүүл мэндийг бас хайнгад хандаад байна. Гэхдээ одоо бас хүмүүс одоо та хэд ингээд мэдээлэл аягүй сайн хүргэж байгаатай холбоотой бас сэтгцэн эрүүл мэндэд анхаардаг болсон байна. За тэгэхээр архин донтох өвчин болвол архины хамаарал гэж ярьдаг, архин донтох эмгэг гэж ярина, архисах өвчин гэж ярина. Бүгдээрээ л нэг ижил утгатай л да. Өөрөөр хэлбэл архи өөрөө химийн бодис. За донтолтыг бол ерөөсөө дотор нь хоёр хуваадаг байхгүй. Химийн бодис донтох, химийн бус донтолт гэж байдаг. За химийн донтолт гэдэг нь ямар нэгэн бодис хэрглэж этэлийн спиртийг за бусад мансууруулах төрлийн бодисуудыг за дээрэс нь одоо хүмүүсийн нийтлэг хэргэлдэг тамхины хэрэглээ никотин донтох. Эдгээр бүгдээрээ ямар нэгэн химийн бодис агуулмжтай учраас химийн донтолт гэж үздэг. Химийн бус донтолт нь одоо нөгөө зан үйлээрээ одоо сүүлийн үед одоо тоглоомын дон, мөрийцэх дон, цахим донтолт за дээрээс нь ингээд бүр наривчлуул бэлгийн дон, за ажлын дон гэж хүртэл байдаг. Одоо хүмүүс ч нөгөө нэг хитрхи ажилд ингээд шунанд оролдог. Тэр чинь бас нэг талаараа зан үйлийн донтолт очиад байна. За шопинг донч гэдэг юм одоо тий дэлгүүрээс ямар шаардлагагүй байхад л одоо ингээд байнгын худалдан авалт хийгээд идэг. Эн чинь бас нэг үеийн нэг бодлороо зан үйлийн одоо химийн бус донтолтууд гэж үзээд байгаа. За тэгэхээр архины хамаарал бол их хүнд өвчнөдөө одоо сэтгцийн буюу тэр тусмаа сүүлийн үед одоо тархины өвчин гэж үзээд байгаа. Энэнд бол урдцсанд нөлөөлөх 3 хүчин том зүйл байдаг. Хамгийн нэгдүгээрт нь нийгмийн хүчин зүйл. Нийгмийн хүчин зүйл гэдэг нь тухайн улс орн те энэ донтолтоос хүмүүсээ яаж сэргийлдэг. За архины хэрэглээ, худалдаа, үн тийм үү. Энэ тухайн одоо улсаас том бодлого өгж тэрийг одоо хамгаалах хэрэгтэй байдаг байхгүй. Нийгмийн хүчин зүйл. За тэр хүнд чинь ажлын орчин нөлөөлж бол найз нөхд нь за байнгын одоо орчин нь архи худалдаалдаг ажил хийдэг байж болно. Найз нөхд нь байнгын архины хэрэглээтэй хүмүүс дунд одоо
өсөж торнох ч юм уу те энэ бол бүгдээрээ нийгмийн бичил орчнууд бол те ажлын орчин тэр хүний одоо энэ нийгэмд эзэлж байгаа байр суурь за өссөн турсан гэр орны хүмүүжил эдгээр бүгдээрээ нийгмийн асуудал шалтгаанд орно нэг том шалтгаан. Хоёр дахь том шалтгаан бол биологийн хүчин зүйл. За тэр нь бол ерөөсөө тэр хүн төрхөөсөө одоо удамшлын байдлаар генетикийн одоо өгөгдөлж гэж ярьдаг өөрөөр хэлбэл ферментийн дутагдaltaа элэгнээс ялгарх архий задлагдаг ферментийн дутагдaltaа бас тийм тухайн одоо тэр хүний цусан төрөлд нь бүгдээрээ тийм хандлагатай одоо төрцсөн. Тэр бол биологийн хүчин зүйл урдсан нөхцөл байдал гэж үздэг юм. Тийм болохоор тэр нэг байглаасаа тэр хүний фермент дутагдaltaа элэг задлах чадвар муутай одоо уусан архиныхаа одоо бага уусан ч гэсэн задлж чадахгүй маргааш нь маш их одоо шаардлага хордлогонд өртөнгүүтээ тэр хүн дахин уух ингээд шалтгаан үүсэж байгаа. Тэрийг бол биологийн хүчин зүйл гэдэг байгаа юм. За гурав дахь том шалтгаан бол сэтгэл зүйн хүчин зүйл. Сэтгэл зүйн хүчин зүйл гэдэг нь тэр хүнд тийм үү нийгмийн орчин юм хэцүү байлаа гэд за биологийн өгөгдөлтөй байлаа гэд тэр хүн сэтгэл зүйн хувьд хүчтэй хүн бол бас энэнд өртөхгүй. Гэтэл сэтгэл зүйн хувьд те одоо сул дорой за багтаа бас хүн хүүхэд насндаа та янз бүрийн хүчээр хийлэлд өртөжсэн гэр орны одоо хүмүүжил эцэгийнхээ одоо хаягдсан ч байдаг юм уу тийм үү. За тэгээд тий хайр халамж дутуу орчинд өссөн за одоо сүүлийн үед ярьж байгаа сургуулийн гадуурх дээрлэлт ч гэдэг юм уу ийм байдал нь бүгд одоо сэтгэл зүйн хүчин зүйлд орчдөг. Тэр хүн сэтгэл зүйн хувьд одоо сэтгэл зүйн дархлаа султаа амархан юмд төгсдөг амархан уурлаж бухимддаг стресстэнгүй тийм үү тэрийг одоо өөр аргаар тайлж чадахгүй шууд л одоо хурдан хугацаанд булчингаас суллахын тулд одоо архиаваад уух жишээний сэтгэл зүйн ингээд хүчин зүйл гээд ингээд ерөөсөө том 3 хүчин зүйлээс хүн архины хамааралтай болдог гэж үзээд байгаа. За тэгэхээр энэ 3 хүчин зүйл нь гуруула тэр хүн дээр давхцжээж эмгэг үүснэ. Түүнээс биш одоо аль нэг нь хоёр нь ч юм уу эсвэл нэг нь ч юм уу шалтгаан байхад нэг архины хамаард үүсэхгүй гэж үздэгин. Гуруула тэр хүн дээр давхад. Тэгэхээр одоо манай тандж байгаа бид нар үйлчлүүлэгчийн байдлыг судлахад ерөөсөө л тэр хүн хувьд сэтгэл зүйн хувьд одоо манайхан ярьдаг сэтгэл зүйн сэтгэлийн тэнхээ муутай. За дээрэс нь бас биологийн өгөгдлүүд ээж идэг ферментийн дутагдaltaа цусан төрөлд одоо ойр орчим ээж аав нь архины асуудалтай хамааралтай байсан ч юм уу те ойрын садан төрлүүд нь. За тэр нь нөлөөлсөн. Дээрэс нь тэр хүн нийгмийн орчинд одоо ажил үйлдэлд өртсөн юм уу эсвэл гэр бүл салж сарнсан юм уу эсвэл найзалдаг найз нөхдүүд нь одоо дандаа уух хандлагатай хүмүүс дунд ажиллаж исэн ч юм уу те. Ингээд 3 хүчин зүйл гуруула тэр хүн дээр давхцжээ тэр хүн сая архин дондох эмгэгтэй гэж үздэг. За түүнээс биш одоо бас уламжлал соёл байгаа шүү дээ улс орн болгонд манай улсын хувьд ч гэсэн одоо за найр хурам баяр наадам гэхэд одоо нэг шампанцэг задлаад за нэг юна задлаад хэрэглээд ингээд уусгыг за энэ бүгдээр архины хамааралтай гэж бас үзэж болохгүй тэгж уусан болгон бас архинд орохгүй. За тэгэхээр яг уламжлалт соёлоос одоо соёлыг би бол ярихгүй л байна л да. Тэр бол бас ортоос одоо архиуж болохгүй, за хамсаж болохгүй, ингэж бас болж хэлж болохгүй байна. Бүх улс оронд өөр ингэсэн архины хэрэглээний соёл байгаа. За тэгэхээр энэ байдал уламжлалаас өөр ангид юм яриад өвчин үүссэн талын би яриад байгаа. Тэр нэг хүн дээр л 3 энэ хүчин зүйл гуруула давхцаараад тэр хүнд архины хамаарал үүснэ. Архинд донтох эмгэг гэдэг нэршил сэтгцийн одоо өвчин эмгэгт яг багтаж нэршлэн явдгуу олон улсын одоо өвчний ангиллалт ч байдаг. Олон улсын өвчний ангиллалаар бар буюу архины хамаарал гэдэг бүхэл бүтэн одоо өвчин болгон кодтой бөөрийн өвчин, артерийн даргалт хэсэг чихрийн шижинтэй адилхан архин дондох өвчин гэдэг баруун гэдэг тэдний кодоор бүх дэлхийн эмчнэр бүх хүмүүс ойлголцдог байх нь шүү дээ. Тийм онш бид нар хүний картан дээр харлаа энэ хүн архины хамааралтай хүн байна гэж ойлгодог. Тэгэхээр энэ бол яалтчгүй өвчин учраас энэ шалтгаалдаг одоо өвчин үүсгэхэд нөлөөлөх шалтгааныг би сая ярьсан. За өвчин учраас цаашаа эмгэг жамын хувьд ингээд хөнгөнөөсөө дунд хүнд гээд ингээд хүндрээд явна. За тэгээ эмчилгээний асуудал яригдана. Сүүлд нь одоо эмчилгээний асуудал нь одоо үр дүнтэй эсэх, үр дүнгүй эсэх гэж бас нэлээд олон зүйл яригдана л да. Тэгэхээр таны хэлдгээр нөгөө уусан болгон архинд дондох эмгэгтэй болчихгүй. Гэхдээ хүчин зүйлсүүд бас байна те. Тэгэхээр ямар одоо нөхцөлд энэ эмгэг ингээд тий үүсчихсэн байна вэ гэдэг шинж тэмдэгч гэдэг юм уу тий энэ одоо үе шатны хэдий хэр хугацаанд яаж үргэлжлээд байна вэ практикаас ч юм уу судалгаанаас харахад тий ямар хүмүүс одоо тий илүү их ингээд тий тэдэн жилийн хугацаанд ингэж яваад ингэ өртчихээ гээл би одоо насаараа арх уучинч гэдэг юм уу ийм хандлага ийм хүмүүс байдаг. Тэгээд энийг нь одоо тий энэ хүнийг ингээд архины хамааралтай гэж хэлэх хэцүү, эмгэгтэй гэж хэлэх хэцүү, яг ямар одоо шинж тэмдгэрч гэдэг юм уу та
мэдэх боломжтой вэ? За тэгэхээр ерөнхийдөө одоо яг гоо Монгол хүн дээр тэр хийсэн судалгаанууд эдээ манай бас Эрдмээр доктор энтрийн одоо судалгаануудаас ингээ харахад Монгол эрэгтэй хүнд нэг 5-аас 10 жилийн хугацаанд за эмэгтэйчүүдэд нэг 2-оос 5 жилийн хугацаанд давтамжтайгаар архийг гэж байгаа. Өөрөөр хэлбэл давтамжтай гэдэг нь тогтмол одоо өдөр болгон юм уу тийм үү эсвэл одоо байнгын амралтын өдрүүдээр тавдах хагас сайн бүтэн сайн гэх мэт ингээд бүр тогтмол яг нөгөө тогтмол хэрэглээтэй хүн чинь явсаар сүүлдээ 5-аас 10 жилийн хугацаанд архин дондох эмэгтэй болох нь бие махбод нь тэрэнд ингээд тасал болоод ирэх нь шүү дээ. Тэгэхээр эхний ээлжинд бол хүнд сэтгцийн хамаарал гэж үз. Сэтгцийн хамаарал гэдэг нь тэр хүн эхлээд тавт болонгуудад эгэлзээл тийм үү. За өнөөдөр чинь баасан гараг шүүдээ найзуудаа одоо уулзцгаая гэдэг ч юм уу ингээд сэтгэл зүйн хувьд за нэг баяр болохоор эсвэл жоохон өөр таагүй ажлын юу одоо асуудал гарах үед нөгөө л архиа бодоод уух юмаа бодох жишээ нь энэ бол эхний үе шат гэж үздэг. Өөрөөр хэлбэл тэр хүнд сэтгцийн хувьд тэр хүнд жоохон бодол үүсээд ирж шít. За одоо өнөөдөр миний ажил жаахан хэцүү байсан би нэг тайвшрахын тулд ганц би уучдаг ч юм уу. За өнөөдөр гэр бүл жаахан гэрт их нэртэй нөхөртөө хэрэлзүүлсээр би гараад нэг тэнд очиод уучдаг ч юм уу гэх бодол үүсээд байгаа. Тэрийг бол сэтгцийн хамаарал гэдэг эхний үе шатанда байгаа. Тэр үеийн хүмүүс өрөөсөө архинд орох үе шатаа гэж бас ойлгохгүй байна л да. Энийг болохоор тий би стресстэй дууж ийн. Би ажил өгөхгүй болохоор ус найзын төрсөн өдөр болохоор уусан. За ингээд баасан гараг би чөлөө цагаа зөв өнгөрүүлж ийн гэд ихэнх үеийн хүмүүс өрөөсөө анзаардаг. Өөрөөр хэлбэл сэтгцийн хувьд архинд татагдах шин жилрээд ин гэсэн үг. Хоёрдугаар үедээ одоо дараагийн шатанда шилжихээрээ нөгөө сэтгцээсээ цаашаа хүндрээд биеийн хувьд бие махбод нь тийм үү эхний үеийнд бол зөвхөн сэтгцийн хувьд тэр хүнд бодогдоод уучих юмсан за өнөөдөр ч тийм байх шүү за гадаа халуун байхад би хүүтэн би уучих юмсан ч гэдэг юм ингээд завсар гаруулж бодоод завсар гаруулд ингээд уух хүсэл ялимгүй байгаад байна гэсэн үг. Тэрийг сэтгцийн хувьд одоо хараат байдал үүсчихнэ гэж ярьдгийг. За тэгээд хүндрээд ирэх үеэсээ биеийн хараат байдал гэдэг нь өнөөдөр тэр хүн арх хэрэгэлсэн байлаа гэхэд маргааш нөгөөдөр нь үргэлжлүүлээд уухгүй л бол тэр хүнд биеийн өвдөн одоо энгийн үгээр биеийн өвдөн бидний гарвал одоо шалтгаалтын шинжүүдэлтэй толгой өвдөн ам цанган одоо хөлрөн салгална ядарна маш их тэгээд нөгөө ингэх үедээ буцаад архиныгаа одоо архиа хэрэглэнгүүт бие нь хэвийн болоод эрхийг бид нар сая одоо шартах хам шинж буюу одоо энэ хүн биеийн хараат байдал үүсчээ гэж энэ үед эзэний тэр хүн 2 дугаар үедээ орсон байдаг. За тэгэхээр 3 дугаар үед бол ерөөсөө биеийн сэтгцийн хамааралд хизээний орцсон эхэндээ орцсон шүү дээ. За тэгээд биеийн хамаарал үүсээд 3 дугаар үедээ болоод ирэхээр энэ хүн одоо зан төрхийн өөрчлөлт буюу тархинд медиаторуудын өөрчлөлт гарна. Одоо тархины биохими одоо серотонин, дофамин гэдээ ярьдаг шүү дээ. Одоо тэр даавруудад нь өөрчлөлт гараад тэр хүн тэр даавар нь дутагдах багасах одоо ийм өөрчлөлт баланс алдагдаад ирэнгүүт тэр хүн одоо этилийн спиртээр тайвшруулах юмаа хэрэглэнгүүт хэвийн хэмжээ хүний төвшөнд очих нь байна. Тэгэхээр тэр хүн яг бүр тэр биед нь дутагдаад ирж байгаа гэсэн үг байхгүй юу? Нэгсэндээ бие махбод нь бүрэн дасал үүссэн. Архиа жоохон хэрэглэхээр тэр хүн тайвшраад ажиллаа хийх жишээний ирч хүч орох жишээний ийм болоод ирэх юм бол энэ бол хизээний одоо бас төгсгөл шатанд очсон байна гэж үздэг. Хүнд хэлбэртэй. Хүнд хэлбэрт орсон байна. Эмгэг гэж ярьж байгаа учраас одоо байнгын сэтрэлтэй тий ер нь бүрэн төгс эмчлэгдэнэ гэж ярихгүй байх. За ерөнхийдөө эмчилгээний хувьд бол яг энэ эмчилгээ авдаг өвчин. Гэхдээ одоо яг уг суураараа бүрэн одоо яг олгооны хаалгаанд ороод бид нар олгоог бол одоо өрөвсөн үед бүр аваад тэр олгоо насан туршид дахиж одоо өрөвсөхгүй шүү байхгүй юм чи. Тэр бол бүрэн эдгэрэлтэй өвчин гэж үзнэ. Архины өвчин бусад бас олон архын өвчнүүд байдаг л да ганц архины өвчин биш. Эдгээр бол яг суураараа үндэс хүрсэн бүрэн идэхгүй боловч эмчилгээ авдаг өвчин. Тэр хүмүүс бол одоо за би энэ эдгэдэггүй өвчин туссан юм байна. За ингээд уусаар агаад одоо дуусъя да гэж боддог. Тэгж бас бодох хэрэггүй. Ямар ч төгсгөл чадсан хүн өөрөө хичээгээд эмчтэйгээ мэрэгжлийн эмч тандаад аль талаасаа эмчилгээнд таарад ирэх юм бол 20 жил одоо бүр одоо тараншаанд байсан хүн ч хүрт архинаас гарч болдог. Гэтэл өөрөө хүсэхгүй байвал тэр хүн зөвхөн одоо би сэтгцийн хамааралтай байх ихэнх үедээ хүртэл тэр хүн өөрөө л хүсэхгүй бол хүндрээд явцдаг. Эмчилгээ авахгүй байх нь шүү дээ. Өөрөөс бас их хамаардаг ийм өвчнөлтөө. Түрүүн та эрэгтэй хүн Монгол эрэгтэй хүн 5-аас 10 жил судалгаагаар тий. Эмэгтэй хүнийг нь яг эмэгтэйчүүдийн хувьд яг бие махбодын хувьд бас нэг зөрөө байхгүй. Зүгээр яг эмэгтэйчүүдийн биед усны хэмжээ бага байдаг. За энтергээл судалгаа бас манай эмчнэр бас хийдэг. Тэр хүн яагаад тийм богино хугацаанд үүсчихэхээр эмэгтэй хүний архины асуудал их талд явагддаг. Эмэгтэйчүүд
ихэнх үеүүдэд дундаа нуудаг байхгүй хүмүүсээс. Найзуудтайгаа би уулзах чинь за ингээд нуух нь шүү дээ. Яагаад гэвэл эмэгтэй гэдэг утгаар нь хүмүүс амар чичлэх учраас өө энэ эмэгтэй юм байж арх байгаа тахтай айл эмэгтэй хүн байж болооч гэд ингээд эр хүнийг болохоор тэ тоохгүй эр хүн бол одоо хамаагүй шүү дээ. Гэт эрэгтэй хүний уулт бол ил нүдэн дээр харагдаад ахаар ээж нь ч гүгээл санаан зовно эхнэр нь ч гүгээл те одоо яана чи уугаад байна болохгүй гэд ингээд аль эртнээс анхаарал тавиад эхэлдэг. Энэ нэрээс болохгүй байх шүү. Уугаад биш ойр орхон гэд. Гэтэл эмэгтэй хүний уулт нь далд хэлбэрээр явагдаад бүр яг хүндэрсэн шатандаа ил харагдаж ирэхээр тэрний хугацаанд нэг тийм богинохон юм шиг харагдаад байгаа. Тэгээ миний бодлоор бол би адилхан л одоо ялгаа авахгүй тодорхой хугацаанд бүрэлдэн тогтдог. А энэ өвчин бол одоо ингээл 18 таа хамсаж ихтэл хүмүүс ярьдаг л да хонхны баяраар амссан, за анх оюутан болоод амссан, ажил дээр гараад анх амссан гэл нэг 18-аас 25 насны хооронд анх яг арх гэж зүйлийг амсаж эхэлсэн байдгийг. Тэр үедээ шууд донтохгүй шүү дээ хүн. За Тодорхой үе шаттайгаа тогтмол энэ химийн бодисыг хэрэглээд шүү дээ бид нар. Тогтмол 5 дахь болгоно, таг сайн болгоно, бүтэн сайн болгоод ингээл хэрэглээд 5 жилийн дараа 10 жилийн дараа улам хэрэглээ нь ихсээд байхыг бас тэр өвчний нэг шинж толерантнаас буюу аажмаар одоо нэг шил архиудаг байсан бол нөгөөтг нь ихсээд ингээд хэмжээ нь ихсээд яваад идэг. Энийг бас яг оншийн үндсэн бас нэг шалгуур гэж үздгийг. Толерантнаас буюу тэр бодисынхаа даацна гэсгээд урд нь одоо бага хэмжээний 200 300 грамм уугаа тэр хүн чинь ингээд болчдөг байсан бол тэр дараа нь тэр хэмжээ нь юу ч биш болох нь ш. Дахиад 500 600 грамм уужаач өөрт нь таашаалах хэмжээнд очдөг. Энэ бас нэг үндсэн оншийн нэг критерий гэдгийг. зан төлөвийн хувьд өөрчлөлтүүд орох байх тий. За тэр нь жишээлбэл одоо нөгөө худлаа ярих ч гэж за тий. Тэр нь бол яг одоо сүүлийн шатандаа буюу одоо тархинд өөрчлөлт гараад ирэхэд бид нар болохоор эмнэлгийн хэлгээр одоо деградац гэж ярьдаг л да. Деградац личность гэдэг ярьдаг. Загам төлөвийн өөрчлөлтөд ороод ирэхэд тэр хүмүүс маань ерөөсө тэр бодисноос хамааралтай тэрийг хэрэглэхгүй бол яг нөгөө хоол унд шиг одоо бид нар ус уухгүй бол гам цангадагтай адилхан тэрийг л хэрэглэхгүй бол уур уцаар нь хүрээл ямар нэгэн байдлаар худлаач гэсэн хэлээл тэрийг олж уухын хүсэлтэл автдаг. Тэр хүн тэр үед бас амьдралын зорилго бусад ажлын зорилго байхгүй болоо зөвхөн өнөөдрийн хувьд нэг дотроо одоо засаж өөрийнхөө энэ биеийг тайвшруулахын тулд л архиолж уух гэж бодоол тэгэл тэрөөс тэр худлаа хэлэх нийгмийн ямар нэгэн харилцааны зөрчлүүд гараад ирдэг. Гэр бүлээ хуурах, за худлаа хэлж мөнгө авах тийм үү, дэлгүүрт үр зээл тавих, өөрийнхөө эд зүйлийг зарж тэрээр архиух, за хүмүүсээс худлаа хэлж мөнгө авах гих мэтлэн ийм зөрчлүүдийг үүсгэж байгаа. Тэгэхээр тэр маань ер нь хүндэрсэн үедээ л гардаг шинж. Гэр бүл одоо архины асуудал бол зөвхөн тэр хүний асуудал биш. Та түрүүн эхэнд ярилцлагын нийгмийн асуудал гэж ярьсан тий. Тэрэн шиг гэр бүл одоо хамаатнаас хадан нэг хүний асуудал бол ингээл маш олон хүмүүсийг давхар дан байдлаар тий одоо ингээд нөлөөллөө сөрөг нөлөөллөө үзүүлж идэг. За тийм ингээ яаж одоо тэр хүний гаргах вэ гэдэг асуудал байнга яригддаг тий. За тийм энэ бол давхар хамаарал гэж ярьдаг. Бас яг тэр архины хамааралтай болжсэн хүний эргэн тойрны ойрын одоо бас 30-50-аад хүн, за холын бараг 80-100-аад хүн гэж ярьдаг. Холын гэдэг нь ажлын газрынхан, за одоо харилцдаг компани ч юм уу те, за өөр гудамжны хажуу хөршин ч юм уу те, тэр хүн ингээд уугаал хажуу орондоо тухгүй тэр хүмүүс хүртэл те өнөөдрийн дорж уучвал одоо яана те дуу чимээтэй одоо нойртой хонох болов гэх бод одоо орон сууцнд байдаг айлууд тэр дор одоо те чимээ гаргаал ингээл хэрүүл одоо чимээ гаргаад ивэл хэцүү шүү дээ. Тэр нь хоолын хамаарлын хүмүүс хүртэл тэрэнд өртгөнө шүү дээ. А ойрын гэдэг нь яг тэр хүний өөрийнх нь одоо эцэг эхнэр хөөхд, за нөхөр хөөхд, за ах дүү, эгч дүүнэр нь тийм үү төрөл садангууд нь тэр хүний уугаад байгаад байдалд нь маш их санаа зовоод тэрнээс нь болиулах оролдогыг хийгээд байхыг л бид нар давхар хамаарал гэж байгаа. Тэгээ болиулах оролдогыг олон янзаар хийн л дээ. Хяналт тавина нэгдүгээр. Энэ бол нөгөө хараа хяналт. Яг л одоо жоохон хүүхдээ бид нар хараа хяналт тавьдаг шиг тэр хүний өглөө ажил гарахад нь те уучих болоо яана гэл ингээл тийм төвшөлт үүснэ. За тэгэл ажлаасаа ирэхгүй нэг 2 цаг 3 цаг болоод яана оройтсан дууцсан болоо гэл ингээл бүх хүмүүс хоорондоо те эсвэл ээж рүү нуцтаал эхнэр нь нуцаа за нөгөө чи ирсэн үү яана одоо яах вэ хүү гэл баян ингээл хоолойг нь хүртэл чагнана тийм үү ууцсан болоо за яасан бол гэл үйл хөдлөлийн хянаад идэг тэр хүмүүст. Гэтэл тэр хүмүүст маань дахиад давхар ажил үүсэж шít. Тэр хүнийг нэг байнгын хянаж амьдрах гэдэг бол маш үнэхээр тэр хүн сэтгэл зүйн тэр хүмүүст хэцүү. Тэгэхээр гэр бүлийг их стресстэй болдог. Тэгээд тэр стресст яаж илэрдэг нэхээр ууртай уцаартай. Одоо архины хамааралтай хүмүүсийн одоо ойрон зай амьдарч байгаа хүмүүс маш их ууртай байдаг шүү дээ.
Ерөөсөө тэр уураа тэгээд бас эмчнэрт гаргана. Ирээд одоо эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхтэй гаргана. Тэгээд тэр хүнийг бол бид нар дотроо ойлгодог. Гэхдээ бас тэгж одоо байдлаар бас үйлчлэгийн газар хандаж болохгүй л да. Тэгээд маш их уурлна. Одоо ойрлно. Шууд авчраад за одоо энийг хөвтөөл ингүүл болох юм шиг боддог. Тэр чин одоо тэгээ эмнэлгийн орд ирний нөхцөл болцоо байхгүй байхад тийм их ууртай, стресстэй тэрийг хянаж чадахгүй сэтгэл хөдлөө ойрын хүмүүс нь тийм сэтгэл зүй одоо хариу урвал үзүүлдэг. Энийг бид нар давхар хамаарлын өвчин ингээд давхар одоо манайх сэтгэл зүй эмчилгээ явуулахдаа гэр бүлийнхэн бас тэмтэй эмчилгээнд засрах ёстой тий. Яг ийм нөхцөл байдалтай гэр бүлүүд маш их байгаа л да. Таны сайн хэлдэг шиг тий. Тэгэхээр хизээ ер нь мэрэгжлийн хүний тусламж авах хэрэгтэй. Тэр нөгөө олон аргууд тий тэр хүнийг ингээд архинаас хол байлгах гэдэг тэр олон аргуудын хамгийн одоо үр дүнтэй байж болох арга нь юу юм бэ? Яаж одоо ийм нэгэнттэй одоо энэ тэр олон хүчин зүйлс нөхцөлдөөд архины хамааралтай болчихсон хүнд ер нь ямар арга хэмжээ авах? За тэгэхээр яг зөвхөн том далаацтай утгаараа ярих юм бол ер нь урдсан сэргийлэлт гэж байдгийг. Анхдагч урдсан сэргийлэлт, хоёрдагч урдсан сэргийлэлт гэх мэтээр ингэ байна. За анхдагч гэдэг нь бид нар хүүхэд ахуй цагаас нь одоо тэр хүүхдэд эрүүл мэнд тэр тусмаа сэтгцэн эрүүл мэндийн боловсрол олго гэдэг байгаа юм. Өөрөөр хэлбэл танаа удамд ийм өгөгдөл байх юм бол одоо энэ хүүхэд бол би одоо ингээд уугаад юм уу тамиг татаад явал би бас дондох эрсдэл өндөр байх нэ гэдээ бус хөгжилтэй Америк хэлтер орнуудад бүр цусан дах ферментийг одоо үзээд за танаа удмын хувьд ийм ферментийн одоо дутагдал ферментийн одоо байдал сул байна одоо цөөхөн байна. Тэгэхээр та одоо ийм хэрэглүүл өртөх магадлал өндөр ээ шүү гэд хэлдэг гэж байгаа. Тэгэхээр тэр бол анхнаас урдлан сэргийл. Дээрээс нь сургуулиудад нийгмийн одоо тэр боловсрол олгох нь эрүүл мэндийн. Энийг бол далаацтай ажил одоо төрөөс заавнаа эмнэлгээс ч юм уу ингээд зохион байгуулах хэрэгтэй бодлогоор. Хоёр дахь гэдэг нь эзэнэ тэр хүн маань те одоо ингээд яг миний хэлдгээр одоо залуу насандаа дарвайд тийм үү найз зөвхөн хүрээнд ингээд тогтмол одоо давтамжтай хэрэглээд байх юм бол тэр үед нь за ингээм бол дараагийн үедээ орноо. Одоо чи яг энэ сэтгцийн хараат байдал чамд үүсээд дээ шүү. Тэр ийм үед нь одоо ингэнэ гээд ингээд өрхийн эмнэлэг за тэгээд үргийн эмнэлгийн сэтгцийн наркологийн эмчнэр ингээд тэр хүнд зөвлөгөө өгөөд за бид нар ингээд олон нийтийн одоо хэрэгслүүдээр байнгын яриа таниулга таны мэдгүй ойлголт өгж явах хэрэгтэй. Энэ бол сэргийлэлт болоод байгаа юм. За яг гэр бүлийн хүрээнд бол яг гэрийнхэн угаасаа л онцлол ирдэг л дээ. За энэ одоо уухан ойртоод байна. Уг нь гайгүй байдаг гэсэн сардаа нэг 2 уудаг гэсэн чи одоо ойртоод 7 хоногтой одоо 2 3 уугаад байна. Энэ бүр болохоо байлаа гэд ингээл ирдэг байхгүй. Тэгэхээр айл болох бусад өвчнөд адилхан хүндрэхээс нь өмнө бүр тэр тархины өөрчлөлт гарахаас нь өмнө эмчилгээнд орвол тэр хүн үр дүн гарна. За тэгэхээр одоо би бас яг 100% гэж бас хэлж чадахгүй. Мэдээж тархинд хизээний өөрчлөлт гараад тэр хүн эцсийн шатандаа очоод тэр архиухгүйгээр тэр хүний хэвийн үйл ажиллагаагаа явуулж чадахгүй, архиухгүйгээр хүнтэй харилцаж чадахгүй, архиухгүйгээр ажиллаа хийж эсвэл бүр архиухгүйгээр орноосоо өндийж чадахгүй бол тэр хүнийг одоо бас яг эмчилгээ ярихад хэцүү байдаг байхгүй юу? Бүр хүндэрсэн байна. Тархинд хизээний медиаторуудын баланс алдагдаад өөрчлөлт орсон дофамин, серотонин тэдний бууралт баланс нь алдагдсан. Тэгээд тэр хүн яг уугаад л нөгөө хэвийн хэмжээний түвшинд очно гэж яриад байсан шүү дээ. Тэгэхээр бусад өвчнөд адилхан одоо хавдар өвчин ямар нэг өвчнөд дандаа ихэн үедээ үр дүнтэй эртхэн үзүүлээ сэргийлээ ингээ хойшлох юм бол үр дүнгүй гэж яриад байгаатай л яг адилхан. Тэгэхээр ерөөсөө ихэн үедээ буюу сэтгцийн хамааралтай за 2 дугаар үедээ ядаж тийм үү биеийн хамааралд орсон ч гэсэн хүмүүс зөндөө л архинаас бас татгалзаж гарч чаддаг байхгүй юу. Тэгэхээр айл болох л эрт гэрийнх нь хандах хэвээр өөрөө тэр хүн одоо бас хандна гэхээр ихэнхдээ хэцүү байдаг байхгүй юу. Асуудлаа нэмчээ. Чи ингээд арай их уугаад байгаа юм шүү ч гэдэг юм уу ингээд ойр дотных нь хүмүүс анзаараад хэлэхээр нөгөө хүлээн зөвшөөрдөг шүү дээ. Би гайгүй шүү дээ. Би хаяал уудаг шүү дээ. Харин ч ажил төрлөө алдахгүй ингээд те уугаад байна шүү дээ ч гэдэг юм ингээд нөгөө өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй нэг асуудал байдаг. Энэ яах вэ? За тэрөөсөө яг 2 дугаар үе шатанда орж явах явцтай хүртэл хүн ерөөсөө хэвийн ажлаа үргэлжлүүлдэг. Тэр үед нийгмийн одоо ажил төрлийн асуудал арай бага гарна л та. Тэр хүн чинь тэрийгэ зохицуулаад хажуугаар нь одоо ингээд бас тэр архиа хэрэглээ яваад байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол маш энэ өвчин дээр хамгийн гол яригддаг юм бол тэр өгөөсгөл гэдэг хамгийн хэцүү байдаг. Бусад өвчин дээр хүн бол за та хавдраар өвчилж та ажихрын шижээ онцлогчээгүүл эмнэлэгт гүйчжэл үзүүлнэ. Би хавдраггүй штэ гэхгүй. Тийм би хавдраггүй штэ би одоо харж гэхгүй штэ. Гэтэл архины хамааралтай хүн дээр хүн бол ерөөсө тэрийг хизээж хүлээн зөвшөөрдөг. Тэр нь хамгийн хэцүү байдаг. Гэрийнх нь эмнэлэгт хандъя л да чи одоо юм байна гэхээр үгүй ээ би яатсан. Би тэгж уусан. Би нэг асуудал гаргаагүй гисээр хагаад тэр хүн хүндэрчдэг. Тэгэл эмнэлэгт ирэхээр
нөгөө нэг архины өвчин чи эмчилгээгүй гэж яриад байдаг учраас хизээний хүндэрсэн үедээ ирэхээр чин тархинд өөрчлөлт гарчаад байгаа тэр хүн чинь эмчилгээ авахд хэцүү шүү дээ. Тэгэхээр аль болох одоо тэгтээ сүүлийн үед би бас залуучуудын хандлагыг их сайн болж байгаа гэж ойлгож байгаа. Одоо өөрснөө ирээд үзүүлдэг шүү дээ. Би ингээд тест бүглээ. Би бас тэнд ингээд интернетээр тест бүгэлсэн чинь би бас болохгүй байгаа юм байна. Би надад туслаач одоо би яах хэрэгтэй вэ? Би одоо болимоор байна гэд зөндөө одоо хүмүүс бас айгүй сайн ойлголт авдаг болцсон байна лээ. За мэдээж хүнд шатанд орсон хүмүүс нь тэгээд ирэхгүй нь хүчээр шахуу. За тэгээ бүр психоз буюу одоо нөгөө хүнд солиорл өгөөд, таталт өгөөд харахгүй бие организмд ингээд хүндрээд өөрийн ухамсар тухайн алдагдаад ирэхээр нэг эмнэлэг дээр ирж байгаа юм. Тэгэхдээ тийм үедээ ч гэсэн бас хүмүүс асрал авдаг юм. Одоо тархинд юу гэдэг чинь арх уугаа тасрах гэдэг нэг процесс юм л та. Юу ч сандаггүй. Энэ одоо ямар тохиолдол? За энэ бол ойгүйтэл гэж шинж байдаг. За өөрөөр хэлбэл одоо зарим зүйлээс бас сан хитрхи одоо хэтрүүлд дуучдаг шүү дээ. Энэ бол зөвхөн архин дондох өвчтөй хүн дээр ч хамаатай биш. Зөвхөн архины баг хэрэглээтэй хүн дээр ч бас яригдана. Маргааш нь сандаггүй. Тийм маргааш нь санддаг. Яг л тэр хүн хэмжээнээс хэтрүүлээд уухаар ойгүйтэл гэд буюу төв мэдрэлийн систем чинь бүрэн дарангуулагдаад тэгээд төр зургийн ойгүйтэл алга болчихж байгаа юм. Өмнөх юм бол санаад байдаг. 5-10 жилийн өмнөх мэдээ санана шүү дээ. Тэгэхээр зөвхөн өцөдрийн босон явдлаа санахгүй. Энэ болохоор одоо яг архины хамааралтай үед гардаг хүчтэй шинж. Энэ маань одоо ихэнх үедээ ингээ хөнгөн байдлаар би өцдөр юу санаагүй та нар яасан бэ? Би нэг мэд одоо гэртээ очсон байсан. Яаж ирсэн би мэдэхгүй байна гэд ингээд гараад энэ бол ойгүйтэл тархины эдэс одоо төр зүрийн ойгүйдэлд ороод байна гэсэн үг. Тэгэхээр энэ хүндэрч байгаа л гэж ойлгох хэрэгтэй. За энэ маань явсаар хагаад бүр сүүлд нь архины одоо тэр яг төгсгөл шатанд очоод ирэхээр корсакоп буюу ойгүйдэлтийн хам шинж гэд гардаг. Бүр юу ч санахгүй. Эмнэлэгт байгаагаа санахгүй би хөдөө байна гэж яриад байна. Өнөөдөр он сараа мэдгүй. Би өнөөдөр 5 сар гарчаад ах чи 4 сарч гэдэг юм уу те. Ингээд хүн шинж гараад ирдэг. Бүрэн юмаа мартахаар энэ үед тэр хүн ч одоо асаргаанд бараг орно шүү дээ. Гэрийнхэн тэр хүний чи гараа явахаар гэрээсээ төөрчнө. За гэх мэтэр одоо ингээд нас агсан хүмүүст бас гараад идэг. Гэхдээ бас хаа нэг залуу хүмүүст гарч идэг. Тархины гэмтэлтэй хавсарсан хүмүүст бол эрт илэрнэ. Өөрөөр тархины гэмтэл гэж бас өвчин байгаа бүхэл бүтэн одоо тархинд одоо аваар осолд орох ч юм уу те тархины гэмтэл авсан хүмүүс чинь дээрэс нь арх хэрэглээд тахаар энэ шинжүүд нь бүр эрт залуудаа бас илрээд идэг. Тийм онцлог байгаа. Тэгэхээр өөрөө хүлээн зөвшөөрөх нь бол одоо маш чухал юм шүү дээ тий. Ерөөсөө л нэгдүгээр өөрийнхөө үгүйсгэлийг давж гарах. Стресстэй таны хэлгээр нөгөө сэтгцийн хамаарал үүсэх буюу асуудал үүсэл тий сэтгэл зүйн хувьд асуудал үүсэх болгонд л ингээл нэг хэрэглээд бодогдоод хэрэглээд байвал энэ бол сэтгцийн би хамааралд орж ийна. Сэтгцийн үед би архинд татагдах шинж ихний шинж надад илэрч ийн гэж ойлгох хэрэгтэй. Энэ үед ямар арга нь үр дүнтэй вэ? За сэтгэл засал тий. За энэ үед бол би өөрөө юу хийж болох вэ? Энэ хүн одоо тэгээд ингээд авахгүй хүмүүс одоо би стресс орохороо л уучдаг. Ингээд тэгтэл одоо чин стресст орохоос сайлсах зөндөө арга байна шүү дээ. Йогд явж болж ийн, бясалгалд явж болж ийн, өөрийгөө те булчингаа сулруулад одоо ингээд зөндөө амьсгалын дасгал ч юм уу те. За спортоор хичээлж болж ийн. Спортоор хичээлж чинь тодорхой хэмжээний хүн стресс хөлс ялгараад, стресс тайлагдаад ийм зөндөө аргууд шүү дээ. Одоо фитнес тавьж болж, гараад алхаж болж ийн. За ном уншиж болж ийн. За яг сошиалор жоохон өөрийнхөө сонирхолтой хобби гараа те зураг кино үзэж болж ийн. Гих мэтийн зөндөө аргууд байх чинь хамгийн түрүү нь нөгөө химийн бодисоор сонгож аваад идэг. Тэгэхээр энэ үедээ л эртхэн одоо мэрэгжлийн эмч танд хэрэгтэй. Хэрэв өөрийгөө тэр хүн засаж чадахгүй байгаа бол мэрэгжлийн эмч тандаа зөвлөгөө аваад за би өөрийгөө ингээд жаахан юу яах юм бэ шүү, засах юм бэ шүү гэж бодох хэрэгтэй. За сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвд яг одоо эмнэлгийн нөхцөлд архинд дондох эмнэлгийг эмчлэх стандарт эмчилгээ гэж ямар эмчилгээ гэдэг вэ? Олон эмчилгээ ингээл янз бүрийн ингээл нөгөө архинаас гаргана гэдэг ийм эмчилгээнүүд, зар мэдээллүүд сошиалд аягүйх явдаг л доо. Тэгээ ингээл болсон болоогүй үр дүнтэй үр дүнгүй ингээл тий гэр бүлийнхнийхэн ч санхүүгийн байдлыг дордуулдаг, сэтгэл зүй, цаг хугацаа бүх юмыг нь бардаг янз бүрийн юмнууд байна. Энэ дээр та юу гэж зөвлөх вэ? За ерөөсөө эмчилгээ бол ерөөсөө хоёрхан л янз байгаа. Хамгийн нэгдүгээр эмийн бус уу сэтгэл зүйн эмчилгээ. Хоёрдугаар эмийн эмчилгээ. За тэр эмийн эмчилгээ дотроо тэр одоо янз бүрийн эм бодисууд байгаа л да. Тэр чинь маш олон төр улс болгон үйлдвэрлэж байна. За уудаг хэлбэрээр, тарилга хэлбэрээр, за одоо тэгэл өөр тэ таблетын хэлбэрээр ч юм уу те ингээд хэрэгжилж байна. За тэр бол тусдаа асуудал. Тэгэхээр хамгийн тэр хүний суур бид нар ногоо тарихтаа хөрсөө эхлээд бордоод сайжруулж ногоо сайхан урган тийм үү? Яг тэрнтэй адилхан тэр хүний сэтгэл зүйн байдлыг эхлээд эмчлэх хэрэгтэй.
тэгжээр сэрхэн дараагийн үр дүн гарна гэхэд сэтгэл зүйн засаагүй тэр хүний одоо өвчтөнд нь ойлголт өгөөгүй ээж шууд л юм уулгаал за эсвэл нууцаар хоолнд нь хийж өгөөл хүмүүс ийм арга хэмжээ аваад энэ дандаа хингэттэй бүтлгүүтэг хаа нэг яах вэ хүмүүс нэг нөгөөх нь нөгөө хүнд нь те жаахан харшил өгөөд бидэнд тавгүй байлангууд хэсэг хугацаагаар уухгүй байдаг. Гэхдээ дахиад тэр хүн төд удалгүй эмийн үйлчлэгээ биеэс гарангууд сэтгэл зүйн засагдаагүй юм ч тэр хүн ч уун штэ. Тэгэхээр зөвхөн хүмүүс хэлэхэд бол эхний ээлжинд одоо ичиж имэйлгүй сэтгэл зүйн эмчилгээнд явмаар байна. Хүмүүс сэтгэл зүйн эмчилгээнд явах гэхээр их хугацаа орох юм байна. Би завгүй яаж танаад одоо 14 21 явах юм ингээд идэв. Архины хамааралд орсон хүмүүсүүд 7 14 хоног уун штэ. Бүр сараар уун, бүр жилээр уун. Зөндөөл уухад зарцуулдаг хэрнээ нэг хэдэн хоног эмчилгээнд өөрийнхөө төлөө явах гэхээр үгүй холоос би явахгүй. Гэрийнхэн ч гэсэн өөстөө амжихгүй гэд ингээд идэг. Хамгийн нэгдүгээр тэр хүнийг сэтгэл зүйн байдлын засна. Дээрэс нь өвчний тухай бид нар ойлголт өгнө, эмч сэтгэл зүйч тэр хүнтэй ярилцсан, өөрөө тэр хүн ярилцлага хичээл суун, бусдтай харьцуулж өөрийгөө ойлгож авч ээж, ухамсарлж ээж үндсэндээ архинаас гарна үхээс зүгээр л нэг бөөдөр очоод, лам дээр очоод, нэг шивчлэгтэй архи уугаад, за эсвэл нэг юм уугаад тэр бол бас өрөөсгөл асуудал шүү л гэж хэлмээр байна. Тийм. Тэгэхээр донтолтын тасаг гэж Симотед байгаа. За манай Симотед одоо архины асуудлаар ямар одоо тий архин дундаа ямар асуудал нь илүү дамгаалсан юм шиг байна. Та одоо 17 жил яг энэ донтолтын чиглэлээр ажиллаж байгаа. За тэгэхээр манай Симотед бол одоо сэтгцэн эрүүл мэндийн төвд сэтгцэн эмгэгтэй хүмүүс эмчлэгдэн дээрээс нь архины хамааралтай олдмол сэтгцэн өвчтэй хүмүүс за невроз, ядаргаа, мэдрэл судлал, за хүүхдийн тасаг, шүүхийн тасаг, сарамжийн тасаг гэд байдаг. Тэрний зөвхөн нэгэн тасаг нь л манай архины буюу донтох эмгийн тасаг. За энд болохоор яг миний хэлсэн химийн донтолтой, химийн бус донтолтой хүмүүс хэвтэж эмчлүүлдэг. Хэвтэж эмчлүүлж болно, хэвтгүүгээр амбулатороор, хэвтгүүгээр үйлчлэгээ авч ийм хоёр янз байгаа. Тэгээ сүүлийн үед дэвшилттэй талууд нь манайх сүүлийн 3 жил даатгалаар үйлчилж байгаа. Урд нь бол даатгалгүйгээр хувь хүн өөрөөсөө мөнгө гаргаад эмчилгээнд ордог байсан. Одоо бол эрүүл мэндийн даатгалаар 7-оос 18 хоног өвчнийхээ ноцлогоос хамаарат за архины өвчнөө, мас урлагийн асуудал уу, эсвэл мөрөөдөө тоглоом уу, цахим донтолт уу гэх мэтээр хамаарат хоног нь ондоо. Гэхдээ доотлол нь 7 хоног. Тэр хүнийг зөвхөн хоргуужүүлнэ. Тэр эмчилгээг хэвтэж эмчилүүлдэг. Тэгэхээр жилдээ энэ хамрагдж байгаа хүмүүсийг харахад нэг 3000-аас 4000 хүн хандж байгаа юм манад. За тэрний нэг 80-90% нь хэвтэж эмчилүүлнэ. За дээрэс нь архины асуудлаар зөвхөн архины асуудлаар. За тэгэхээр үлдсэн за нэг 10-аас 20% нь яг нэг жилд нэг 100-аас 200 хүнийг бусад донтолтын асуудлаар хандж байгаа юм. Гэхдээ бусад донтолтын асуудал нь одоо нэг мас урлагийн асуудлууд байгаа. Тэр бол нөгөө нэг хуулиар хоригддог учраас хүмүүс их хвтэл нуугдмал байдалтай эмнэлэгт хандахгүйгээр ингээд гадуур эсвэл хувийн эмнэлгээр ч юм уу ингээд манай дээр нөгөө нэг бас тэр оншин тодроод цагдаа сэргийлэх асуудал гарах болоо гэж боддог байх хандлт нь жаахан сул байдгийг. Ихэнхдээ л 99% нь архины хамааралтай хүмүүс хандаж хэвтэж эмчилүүлж чинь хэвтгүүгээр өдрөөр амбулаторын эмчилгээнд хамрагдаж байгаа. Тэнд бол одоо хоргуужуулахээс гадна сэтгэл заслын эмчилгээ давхар тийм ерөөсөө хамгийн ихний ээлжин тэр хүний хоргуужуулна ягаад гэвэл тэр хүн химийн бод сэргэлээд байгаа шүү. Тэгэхээр бие нь хордсон нөгөө маш их ядарч чинь, сүлдж чинь, нойргууд чинь, нойргуудлаас болоод хийм харж чинь, солиорол дүртэж чинь. За дээрээс нь одоо дотор эрэхтэй өвчлж чинь бүх шинжүүд гарна. Тэгэхээр тэрийн ихний ээлжинд нэг 7-оос 10 хоргуужуулах эмчилгээ хийгээд, эм тариа тусал хийгээд манад ингэ хэвтүүлдэг юм. За тэгээд тэр хүн дараагийн биеийг гайгүй болгоод дараагийн шатныхаа эмчилгээнд орох хэрэгтэй байхгүй сэтгэл зүйн эмчилгээнд гэрээсээ ирж очиод 14 хоног 21 хоног за улмаар цаашдаа сардаа 1-2 удаа аагийн ярилцлага цуглаанд манай дээр нөгөө дэмжих бүлгүүд байдгийг энэ нь бусад орнуудад ч байдаг эмчилгээ тэрэндээ уг нь удаан хугацаагаар хамрагдах хэрэгтэй байдгийг. Гэтэл яг хамрагдахгүй ч хүн байна хамрагдаад яваад үр дүн гарсан зөндөө хүмүүс байгаа. Тэрэндээ л явах нэг чухал. Тэгэхээр энэ өвчин өөрөө архаг өвчин 5 10 магадгүй 20 жил тэр хүний биед ингэж үүсгэж архаг болж ингээд тогтцсон өвчин чинь нэг хэдхэн хоногийн дотор идэхгүй ш. Тэгэхээр мөн төдий чинээ урт хугацаа өөрөө сэтгэл зүгээд энэ хүн ингээд гэмтсэн сэтгэл зүгээ эмчлүүлэхийн тулд удаан хугацаанд хамрагдаж үр дүн гардаг. Тэгээ тэрнээс бас шантарч болохгүй л гэж хэлдэг юм л да. Сэтгэл зүйн асуудал одоо биолог нийгмийн хүчин зүйлээс илүүтэйгээр байна уу? Сэтгэл зүйн асуудлаасаа болж илүү их одоо тий архинд донтсон ч юм уу. За одоо үед бол яг тэгж юм л да. Нийгмийн байдал жаахан хэцүү. За тэгээд ажилгүйд л одоо залуу гэр бүлийн хувьд одоо тий мөнгө санхүүгийн асуудал ч юм уу тий. За тэгээд гэр бүл одоо үйл ойлголцол за иймэрхүү асуудлаас болоод хүмүүс нөгөө сэтгэлийн тэнхээгүй сэтгэлээ одоо бас хатуужуулж чадахгүй тий. Ингээд амархан нөгөө бодисоо
амраар нь л одоо хэрэглээд байсаар агаад ингээд хамааралтай болох асуудал нэг байна. За тэгэхээр энэнд бас биологийн асуудал маш их нөлөө үзүүлж байгаа. Биологийн асуудалтай одоо фермент султаа, ферментийн одоо задлах чадвар муутай хүмүүс бол ерөөсөө маш богино хугацаанд архины хамааралтай болдог учраас энэ хүмүүс бол ерөөсөө архи хэрэглэж болохгүй л гэж зөвлөдөг. Манай улсад энэ оншилгоо нэвтэрсэн үү? Ер нь онцлогоо манад нэвтрээгүй байгаа. Тэгээд тэр хүмүүс ч одоо өөрснөө бас мэднэ л дээ. За тэгээд ер нь одоо удмын хувьд одоо ингээд ойрын хүмүүс нь архины хамааралтай ингээд өртсөн те. Магадгүй ээж аав нь хоёулаа өртсөн хүмүүс хүүхэд нь бараг 50% та нөлөөлнө гэж үздэг. Гэтэл тэр хүүхдийн орчин нь те одоо өөр орчинд өсөөд одоо өөр газар ингээд сайхан орчинд хэдийгээр удмын өгөгдөл байсан ч гэсэн орчин нөхцөл нь зөв хүмүүжлтэй зөв орчинд өсөх юм бол тэр хүн заавал архин дондох өвчнөр өвчлөхгүй. Манай удамд одоо удмын өгөгдөл байдгийн чи би одоо архичин болох юм баг гэж айх юм бас хэрэггүй. Тэр хүн бас өөрийгөө те хянаад сайн орчинд сайн хүмүүстэй нөхөрлөөд ингээд явах юм бол заавал архины хамаарал энэ удмын шалтгаантай би энэ хүн бас архичин болно гэсэн юм байдаггүй. Тэр асуудлаас санаа зовох хэрэггүй. Бараг жилд 3-аас 4,000 орчим хүн ханддаг гэж штэ архины асуудлаар. Ер нь нас нь ямар вэ юм чи? Та одоо бараг 20 орчим жил ажиллаж штэ. 10 жилийн өмнө одоо хандж байгаа хүмүүсийн нас дунджаар хэд байсан. Одоо ингээд те нас нь бас ямар болж өөрчлөлт гарсан уу? Ер нь за насны хувьд бол ер нь 30-аас 50 насны хооронд яг л одоо эдгэр залуул хүмүүсийн хувьд тэр хүн чи хизээ нэг ажил хөдөлмөр эрхлээд бас өөрийн гэсэн мөнгө санхүүтэй болцсон тийм үү. Тэгэхээр тэр нь бас өөрт нь тэр архины хэрэглээнд нэлийн юу болно шүү дээ. За оюутан байсан үе мөч хүмүүс чи бас ямар нэг юм мөнгө санхүүд муу байдаг ч юм уу нэг тэгж амар одоо хэрэглээд байхгүй. Тэгэхээр яг 30-аас 50 насны хооронд хүмүүс л илүү төлхөвтэй ханддаг юм. Манай баг 90% эзэлж байна да. Тэр аль одоо залуу хүмүүс л гэсэн үг яг л одоо нийгэмд эд ажиллаж байгаа эд сайхан гэр бүлээ зогслоож яваа тийм хүмүүс ч одоо ийм хэрэглээтэй болоод энэнд ингээд хамааралтай болоод энэ хэрэг харамсалтай байхгүй юу? Урьдчилан сэргийлэх эмчилгээ гэж ярих уу түрүүний таны хэлдгээр тий анхдагч урьдчилан сэргийлэх тэр бол их чухал юм байна. Тэр маш их чухал. Тэгэхээр тэрийг л одоо маш сайн хийхсэ. Гэхдээ манай одоо нийгмийн эрүүл мэндийн албан манад байдгийн маш сайн олон одоо ингээд ярилцлага телевиз яриад өгөөд эмчнэр одоо байнгын зөвлөгөө өгөөд энийгээ сайн хийж явах хэрэгтэй. Яг л энэ өвчин маань нэгэнт бүрэлдэн тогтоод хүн чатандаа орчвол эмчилгээ нь маш удаан, маш их цаг хугацаа санхүү зарцуулах учраас энд өртөхгүй байх нь өөрийнх нь цаг хугацаа, эдийн засаг бүх юм хэмнэж байгаа. Тэгэхээр одоо бусад өвчин ч гэсэн бас яг сэргийлэл гээд байгаа шүү. Гэхдээ энэ өвчнөөс бол бүрэн сэргийлэх энэ чинь халдварт бус өвчин байхгүй юу? Халдварт өвчин чинь ондоо өөрөө хүсээг байх талбартай өвчин хүн өвчлөж болно. Гэтэл энэ чинь халдварт бус өвчин гэж ордог. Бүрэн өөрийгөө хамгаалаад амьдралын зөв хвшлээ бариад ингээд явах юм бол бүрэн энэ дондох өвчнөөс сэргийлэх боломжтой байхгүй юу? Тэгэхээр л тэр урьдчилан сэргийлтийг анхдагч урьдчилан сэргийлтийг бид нар бол эмнэлгийн зүгээс одоо засгийн газар одоо юу ч хэдийн те ингээд хийгээд байхад хүн өөрөө бас хариуцлагатай байх хэвээр. Одоо сошиал зөндөөл байна. Хаанаас ч орсон мэдээлэл авч ш тийм үстэй. Англи хэлтэй байна уу, орос хэлтэй байна уу? Хүн уншаад бүхэл хэл дээр энэ өвчний чинь талаар байж байгаа шүү дээ. Тэр уншаад өөртөө тэр тестийг интернетээр бөглөөд би одоо аль үедээ явнаа гэд ингээд өөрийгөө хамгаалж болж байгаа байхгүй юу? За одоо нэмж хэлэхдээ залуучуудад хэлэхэд одоо энэ одоо химийн хамаарал гэдэг чинь хүнд өвчин байдаг. Тэгэхээр аль болох эрт одоо энээс өөрөө сэргийлээд өөрт чинь сая миний хэлсэн шинжүүд илэрчээвэл те өөрийгөө эхлээд зохицуулах гэж үз. Өөрийгөө эхлээд одоо хүн өөрийгөө хянаж болно шүү дээ. За би одоо тавт баасан гариг болгонд ингээд найзуудтайгаа гардаг гэсэн бол одоо ядаж сартааныг болгож гэдэг юм үү те. Ингээд өөрийгөө хянаад аль болох тэр ууж байгаа давтамжаа багасгаад ихэнх үедээ арга хэмжээ авал бүр сайн. Хүндрээд ирэх үедээ бол тэгээд нэгэнт өөрийн хяналтаас гарах юм бол заавал мэрэгжлийн эмч тандаа ойр дотныгаа хүмүүсийг болон өөрийгөө битгий зовоо сэтгцэн эрүүл мэндэд хайрлаарай л гэж хэлье да. Сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн донтолтын тасагт одоо архинд дондох эмгийн эмчилгээг эрүүл мэндийн даатгалаар тий эмчилдэг болсон гэд тэгж штэ. Тэгэхээр ер нь таны амьлагт одоо тий хандаж үзүүлэх гэх юм бол ямар одоо шатлалтай яаж холбогдож тий үзүүлэх хэрэгтэй вэ? Одоо эрт үед нь гэдэг шиг түрүүний тийм магадгүй би ингээ хамааралтай болох гэдэг юм болов гэдэг үедээ зөвлөгөө авах ч юм уу амталтаараар үзүүлэх боломжтой юу? Боломжтой. Нэгдүгээр тэр хүн эрүүл мэндэд даатгалтай байх хэвээр. Сүүлийн 5 жилийн даатгал
хандгал хийлэгдсэн байдаг шүү дээ. За тэгэх юм бол манайх цаг бас уцаар авдаг цагтаа байгаа. 1800 2000 гэд өдрийн цагаар тэр уцаар залгаж болно. Бас 70 15 0 гэд цагаа аваад очоод үрсүүлж болно амбулатороор. А цаг авахгүй утсан ч гэсэн манайх өдөртөө бүх үзлэгээ багтаагаад үзчихдэг. Манайх амбулаторын кабинеттэй тэндээ суудаг, эмчнэр ээлжлээ суудаг, зөвлөгөө өгдөг. Амбулатороор ихний ээлжийн зөвлөгөөг аваад явж болно. Тэгээ үнэхээр яг хүндрээд ийм байсан бол дараагийнхаа хэвтэж эмчлүүлэх, тэгээд үргэлжилсэн сэтгэл зүйн эмчилгээнд хамрагдах, тэгээд дараа нь цуглаан дэмжих бүлэгтээ явах гэдэг ингээд үе шаттайгаар бүгдийн эмчилгээнд бүрэн хамраг өөрөө л хүсвэл тэр хүн бүх юм одоо даатгалаар үн төлбөргүй болсон байна. Сэтгэлийн дархлаа нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаараар архин дондох эмгэг өвчний талаар за мөн одоо хэрхэн яаж урьдчилан сэргийлэх үү, эмчилгээний талаар бас манай үзэгч сонсогчдод үнэтэй зөвлөгөө өгсөн танд маш их баярлалаа. За баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. Хамтрагч